Өнөөдрийн эхний хичээл бол хүүхд товтлох. За зөвхөн энэ байрлал дээр хүүхд товтлох болон хамгаалах хоёр аргыг үзэж болно. За хүүхд товтлох гэдэг нь өрсөлдөгчийн хүүг идэх гэж орно. Гэхдээ өрсөлдөгчийн талаас ямар нэгэн хамгаалах боломжгүйгээр аль их гарцаагүй авч идэхийг хүүхд товтлох гэж нэрлэнэ. За харин хамгаалалттай байвал нэг хүүг идэх гэж орох болно. За 32-аас 27 руу нууж үзье. Энэ үед харын талаас ямар хамгаалтууд их вэ? За хамгаалах 3 арга байгаа. Нэгт хаах арга. За энэ байрлал дээр бол 13-аас 18 руу нүгээд хааж болж байна. Мөн тэгээд орсны дараа 4-өөс 9 рүү нүгээд солилцоо хийж болно. Тэнгүүд нь зөрүүлээд идэнэ. 4-9-ийг 4 байсан. Солилцооны дараа 3-9-3 болсон. Тэнцвэртэй. За ингэж хүүгээ хамгаалж болно. Мөн 22-оос 28 гэж цугтааж болно. За идэх гээд орсон үе цугтана. Энэ байрлал дээр бол 33 их хүү байгаа учраас цугтаж болохгүй байгаад байгаа. Бас нийтээд ууг нь авчих учраас. За харин 32-оос 28 руу нөх юм бол хаах болон солилцох хүү байхгүй. Мөн цугтаах юм бол 31 хүү идчихнэ. За ингээд 4-9-3 болоод 22-ийн хүүг зогсоож чадахгүй. 4 нүдлийн дараа даам гараад за ер нь ингээд цагааныг очих нэ. За дараагийн үүрэг. За эндээс хэрхэн хүүг товтлох вэ? Өөрсдөө бодоод олъё гэж бодчихвол бичлэгээ төр зогсоогоод олцоод дараа нь тайлбарыг сонсч болно. Энэ үүрэгт болохоор 29 руу идэх гэж орох. 25-аас 20 руу идэх гэж орох. Хоёр боломж байна. За эндээс мэдээж 34-өөс 29 руу идэх гэж орох юм бол өөр ямар нэгэн хүү нүгээд солилцох аргаар хүүгээ хамгаалчих болж байна. За тэгвэл 25-аас 20 руу нүвэл 24-ийн хүүг хамгаалж чадах уу? Хаах боломжгүй, солилцох боломжгүй утгах ганц арга байгаа боловч тэр нь 35-аас 13 руу 2 идээд 100 бодол дамын дүрмэнд бол заавалчгүй олно эднэ гэсэн дүрм байгаа. Ашигтайч байсан, ашиггүй ч байсан заавал олно эднэ. Тэр дүрмэд агаад 35-аас 13 руу идэхээр нь 10-аас 24. За нэг хүү авсан, дээрэс нь 13 хүү. Хоёр нүгээ даам гараад очих нэ. Дараагийн 3 дахь үүрэг. Энэ үүрэг дээр бол 19-с 24 гэж нууснараа 30-ийн хүүг нэг идэнэ. Аль эсвэл 24-өөс 4 рүү 19-ийн хүүг 2 идээд даам гарна гэсэн хоёр сонголттойгоор хүүг товтолж байна. За мэдээж харын тал 2 идүүлэхийн тулд нэг хүүгээ хааж хамгаалж болно. Эсвэл зүгтэж хамгаалж болно. Зүгтсныхан дараа нь нэг хүүг нь идээд за тэгээ нэг хүний илүүтэй учраас цагааны тал очно.